Дэлхийн монголчуудын Энжел радио 88.1 хүрэлгэн дээр сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн агент цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс хөрхөөс өмнө хөөрөлтцгөөе гэсэн уриатаагаар эх орноор минь сони ой нэвтрүүлэг эрхэм сонсогчтанд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 14 цаг 10 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 16-ны мегмар гарагийн эх орноор минь сони ой нэвтрүүлэг эхэлж байна. Студид өгтлөгч гэрлээ найруулагчаар мөнх Эрдэнэ мөнх нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүрэн хэрэгцээг бодит үнээр Electrolyte компани хамтран ажиллаж байгаа баярлалаа. За нэвтрүүлгээрээ өнөөдөр Улаанбаатар хотод болж байгаа үйл явдлуудыг болон орон нутаг дахь мэдээллүүдийг за мөн хөлийн чандад болж байгаа Монгол улстай холбоотой мэдээллүүдийг хүргэдэг. За мөн төрийн байгууллагын нэг мэрэгчлэлтэнтэй болон за орон нутгийн сэтгүүрч нартайгаа за мөн хувийн хвшлийн байгууллагын мэрэгчлэлтэнтэй холбоотой сонсогч танд мэдээлэл хүргэдэг. Ингээд өнөөдөр болж буй онцлог үйл явдлуудыг хүргээд эхнийхээ байгууллагатай холбоотой. Өглөө 9 цагт эрчим хүчний салбарын хөгжил ба реформ судалгааны ажлын дунд шатны тайлангийн хэлэлцүүлэг эрчим хүчний яамны хурлын танхимд эхэлсэн. За 9 цагт таргуун тахал өвчний талаарх Yersinia олон улсын 15 дахь удаагийн симпозиум Blue Sky зочид буудлын Diamond танхимд болж эхэлсэн. За 9 цагт авилгын эсрэг менежментийн тогтолцооны олон улсын стандартын сургалт туушин зочид буудалд эхэлсэн. За мөн 9 цаг 30 минутаас улс төрийн намын санхүүжилт, хандвийн бүртгэл, тайлагналын захим системийн даалгавар боловсруулах хэлэлцүүлэг нээлттэй нийгэм форумын хурлын танхимд эхэлсэн. 10 цагт улсын хурлын байнгын ороодын хуралдаа эхэлсэн бол 10 цаг 30 минутаас улсын хурал холбооны бүгд найрамд Герман улсын Конрад Аденерийн сан хамтран Азийн эмэгтэй парламентын бүлгийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. 10 цаг 40 минутаас Хятадыг танин мэдхэн Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт за Монгол Хятадын найрамдалт харилцааг илтгэх гэрэл зураг болон номын уулзалт үзэсгэлэнгийн нээлт уран зургийн галерейд эхэлсэн. За 11 цагт Ахилис Монгол олон улсын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилготой бүх нийтийн марафон гүйлтийн талаар спортын төв ордонд хэвлэлийн хурал хийсэн. За 11 цагт мөн Азууны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатар, Озонны үндэсний албаны захирал профессор Ажаа Сүрэн, ахлах мэрэгжилтэн Дулам Сүрэн, Монголын хөргөлт халаалт агаар жүлтийн холбооны төлөөлөл өдөр дах зөвлөлийн дарга оргил нар хэвлэлийн баг хурал хийсэн. За мөн 11 цагт Монгол банкны мөнгөний бодлогын хорвооны ээлжид хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал Г байранд болсон бол 11 цаг 30 минутаас Сэлб 20 минутын хотын дараагийн ээлжийн орон сууцны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. За 19 цагт Хятад орныг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Тэргэл сарны баярыг ухтах тоглолт болох юм байна. За үндэсний номын сангийн үйл ажиллагаа өнөөдрөөс өвлийн цагийн хуваарь шилжлээ. За өвлийн цагийн хуваараар төв болон салбар номын сангууд даваагаас баасан гарагт өглөө 9 цагаас орой 20 цаг хүртэл за Бям гарагт өглөө 9 цагаас 17 цагт ажиллана. Орон нутагт Баян-Онгорын аймагт Монголын бүх ард түмний спортын 16 дугаар их наадам үргэлжилж байна. За Хөвсгөл аймагт хөл хориог цуцалж өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Хөлийн чандад Японы Токио хотод мэрэгжлийн сумогийн Акибаши эхэлсэн. За Хорватын Загреб хотод чөлөөт болон сонгол бүхийн дэлхийн аврах шалралах тэмцээн болж байна. За Японы Токио хотод хөнгө атлетикийн 20 дахь удаагийн дэлхийн аврах шалралах тэмцээн үргэлжилж байгаа бол волейбол эрэгтэйчүүдийн дэлхийн аврах шалралах тэмцээн Филиппиний Манила хотод үргэлжилж байна. За ингээд энэхүү мэдээллийг хүргэснийхаа дараа сонгон дархан дүүргийн хүүхд гэр бүлийн хөгжил хамгаалалын хэлтсийн дарга хөхөөтэй холбогдсон мэдээлэл авъя. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд эрүүлэгч байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За эх орноор сони нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. Өнөөдөр сонсогчдоо ямар мэдээлэл хүргэх вэ? За сонгоны дүүргийн хүүхд гэрээний хөгжил хамгааллын хэлтсээс энэ жил яриадаг сонсогчдын сонсогч олондоо за ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдж байгаа бөгөөд сонгоны дүүргийн зочид төсвөөр зохион байгуулагдж байгаа хоёр томоохон арга хэмжээний талаар мэдээлэл хүргье. За эхний арга хэмжээ нь бол хүүхэд хамгаалал 2025 3 дугаар улирлын арга хэмжээ бол зохион байгуулагджээ. За энэ ямар учиртай одоо арга хэмжээ зохион байгуулагддаг юм бэ гэхээр хороо бүр дээр байгаа хорооны хамтарсан баг за мөн одоо дүүргүүдийн цагдаагийн газрууд за хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн хамт олон дүүргүүдийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд за хүүхдийг аливаа эрсдлээс өрсөн сэргийлэх за тэр дундаа эцэгхийн хараа хяналтцуул байгаа хүүхдүүд гадуур байна уу тийм ээ хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд байна уу
байгаа бол эдгээр хүүхдүүдийг илрүүлэх, бүртгүүлжүүлэх, мэдээллийн санд оруулах, шаардлагатай хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх арга хэмжээ бол дүүргийн нутаг дэвсгэртээр зохион байгуулагдаж байна. За тэгэхээр нөө CU за мөн ах дугаалгын газрууд, худалдааны газрууд, ах олон нийтийн газрууд дээр хараа хяналтгүй яваа хүүхэд байна уу, хөдөлмөр эхлэгч хүүхэд байна уу гэдэг талаарх мэдээлэл байгаа бол иргэд одоо та бүхэн 108 хүүхдийн тусламжийн утсанд бол үн төлбөрөөр холбогдож мэдээллийг бас өгөөрэй гэж ингэж хэлсэн. За тэгэхээр сонгон архын дүүргийн нутаг дэвсгэр дээр бол хүүхэд хамгаалалт 2025 3 дугаар улирлын арга хэмжээ цагдаагийн байгууллага хүүхд гэрүүлийн хөгжил хамгааллын хэлтгсэн энэ одоо байгууллагатай хамтран үйл ажиллагаанууд бол явагдаж байна. За дараагийн нэг одоо асуудал бол хүүхдийн 9 бинд амьдрах эрхийг хангахтай холбоотой орчны аюулгүй байдалд хэн шалгалт хийх ажлыг бол зохион байгуулж явж байна. За та өмнөх мэдээллүүдээр бол зөвхөн одоо төрийн байгууллагын албан хаагчид сургууль цэцэрлэгийн орчны энэ одоо орчны аюулгүй байдлыг хангасан байдал дээр нь чиглэлс хэн шалгалт хийж явж байсан бол за энэ удаагийн тухайтад сонгон архын дүүрэг дээр ажиллаж байгаа 70 хүүхэд хамгаалагч нар байгаа. За энэ хүүхэд хамгаалагч нар бол хөдөлмөрийн тухай хууль за мөн одоо халамжийн тухай хуулиараа тэтгэврт гарсан ахмад насны одоо хүмүүсийг гэрээлээд тодорхой одоо урамшуулал олгоод ингээд одоо хүүхдэд байгаа тэр орчин руу эрсдлийг нь үнэлээч аюулгүй байдлыг хангацаа гэдэг ажилуулт юм байгаа. За тэгэхээр сонгон архын дүүргийн хэмжээнд бол 70 ийм хүүхэд хамгаалагч нар ажиллаж байна. За эдгээр хүүхэд хамгаалагч нар болвол за байгууллагын гадаад орчин, дотоод орчин гэрэлтүүлэгтэй эсэх, байгууллагын шат цонхны хаалт бүрэн бүсэг эсэх, за байгууллагын лифтний үйл ажиллагаа хаалга одоо аюулгүй байгаа эсэх те ил задгай цалгааны утас байгаа эсэх, за магадгүй одоо тариншааны нүх ил дулааны одоо шугам хоолой байгаа эсэх, за байгууллагын гаднах талбайд халтрах, улгаах ийм одоо орчин нөхцөл үүссэн байгаа эсэх, за өндрөөс ямарваа одоо зүйл унж болцгүй шиг эсэх гэх мэтчлэн хүүхэд маань гэрээс гараад шууд орчинтойгоо харьцаж байгаа. Энэ одоо орчнууд хүүхдтээр одоо ямар нэгэн байдлаар эрсдэл үүсгэж гэнэ үгүй юу гэдэг дээр хяналтыг тавьж ажиллах энэ нэгдсэн арга хэмжээ бол 10 сарын 15 хүртэл зохион байгуулагдахаар эхлээд байна. За тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн маань сонгон архын дүүргийн хүүхд гэрээлийн хөгжил хамгааллын хэсгээд яваад орохоор QR код уншуулад QR кодууд одоо байршуулсан байгаа. За эдгээр QR кодыг уншуулад гэр орчныхоо эрсдлийг үнэлгээг бас хийгээсэй гэж ингэж хүсэж байгаа. Тэгэхээр гэрх дотор биднээс хүүхэд маань аюулгүй байгаа гэж үзээд байдаг боловч харамсалтай гэмтэл цогцын үндэсний төвөөс ирж байгаа мэдээлэлээр бол одоо гэртээ байгаа хувцсны одоо угаалгын шингэн унтгууд одоо сүүлийн үеч янз янзын угаалга ариуч тахлын байдлаар шингэн хэлбэртэй болсон тийм. За өнгөтэй болсон, гой гой үнэртэй болсон тийм ээ. За ийм одоо зүйлүүдийг ууж одоо хэрэгжилж одоо ингэсэн тохиолдол бас гарч ийн. Цонхны хаалтсан улмаас одоо өндрөөс унсан тохиолдол гарч ийн. За төлөгдөл бол одоо бас ямар хэмжээнд байдаг вэ гэдэг тал дээр иргэд маань бас мэднэ тийм ээ. За төлөгдөлтийн асуудлууд байна. За гэртээ байгаа эмийн сангаа хүүхдийн гар хүрхгүй газар дээшээ байрлуулаач. Хүүхэд одоо мэдэх мэдэхгүй янз янзыг эм уусан тохиолдол байна тийм ээ. Цахилгааны утас ил цалгаа байна уу гэдгийг харах шаардлага нь гэх мэтлэн гэр дотроо бид хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр эцэгчүүд нь анхаараарай. За цагдаагийн байгууллага болон хүүхдийн байгууллага бид одоо тэр сургууль орчны цэцэрлэг орчны за мөн гудамж талбай орчинд хүүхдэд эрсдэлтэй зүйл байна уу гэдэг дээр анхаарч эцэгчүүд маань бас энэ тал дээр бас нэлээд анхаарч чиглэлтийг хийгээсэй гэж одоо зөвлөгөө бас өгөх байна. Нийт зүйл тодруулж асуух гэсэн уучлаарай. Та нөгөө ярианыхаа ихэнд ингээд ажил эрхэлж байгаа хүүхэд байвал мэдээлээрэй гэж хэлсэн шүү дээ. За заримдаа яг ингээд 100 цагт 100-ны улиралд голцоо угаалгын машин угаалгын газарт орохоор яг тэр хүүхдийн насыг би мэдэхгүй л дээ. Гэтэл нэг харах царинаасаа жоох хүүхэд ажиллаж байгаа харагдтыг. За гэтэл тэр хүүхэд маань өөрөө хүссэндээ тий одоо хичээл номоо одоо хэрэгцээгээ хангаж гэдэг юм уу эсвэл аав ээж нь одоо архины хамааралтай ажил хийдэг хүн байхгүй яалтчгүй одоо тэр хүүхэд гэр орноо авч явахаас аргагүй байдал түрээд ажил хийж байгаач гэдэг юм уу тий ямар нэгэн албадлахгүйгээр өөрөө хүссэндээ хэрвээ хийж байгаа бол яах вэ? Ер нь одоо за танад мингээд мэдээллээ гэж бодоход дараа нь танаа авах арга хэмжээ дараагийн арга хэмжээ чи юу юм? За хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд дээр бол тухайн хүүхэд илэрлээ гэсэн тохиолдолд тухайн хүүхдийн хаягийг тодорхойлоод гэр орнд очиад нөхцөлийн үнэлгээ хийнэ. Таны хийж байгаа нөхцлүүд байна уугүй юу гэдгийг тодорхойлно. За ингээд тодорхойлсныхаа дараа тухайн хүүхэд сургууль соёл сурж байгаа уугүй юу гэдгийг илрүүлнэ. Сургууль соёл сурахгүй байгаа бол боловсролын үйлчилгээнд нь холбон зуршлаад боловсролын үйлчилгээнд хамруулнаа. Ерхий боловсролын сургууль байна уу эсвэл одоо насан туршийн боловсролын сургууль байна уу тэр одоо үйлчилгээнд хамруулнаа. За нөгөө талаас арга эрт нь одоо
одоо тэр ямар нөхцөл байдал үүссэн улмаас тэр хүүхэд ажил хийгээд байгаа юм тийм ээ. Аав нь ажилгүй байгаа мó, ээж нь өвчтэй байгаа мó, магадгүй ямар одоо тохиолдол байгаа юм. За энэ тохиолдолд дээр мэрэгжлийн бусад байгууллагатай буюу одоо жишээ нь халамжийн байгууллагатай хамтраад хөтөлмөр халамжтай хамтраад эцэг эхийг нь сургалтанд цуулах, ажлын байранд холдом зуучлах тийм ээ. Ядаж эцэг эхийнх нь нэг нь ажиллаа хийж өгөх тухайн хүүхэд маань ажил хөдөлмөр эрхлэхгүй байх боломжтой болно шүү дээ. Тэгэх мэтлэн энэ одоо арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байх нь. За эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай юм бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд холдом зуучилдаг байх нь байна. Тухайн гэр бүл дотор магадгүй одоо ямар нэгэн эрхцэн одоо туслалцаа шаардлагатай бол тухайн одоо эрхцэн туслалцаа тэмдэглэгийг бас үзүүлдэг байх нь байна тийм. Үнэхээр одоо амжиргааны баталгаач төвшин доогуур ийм тохиолдол байгаад үнэхээр одоо өмгөөлийн үйлчилгээ энэ төр шаардлагатай бол бас хүүхд хамгааллын үйлчилгээний задлах тодорхой төлбөрийг нь гаргаад өмгөөлийн үйлчилгээг бас үзүүлэх бүрэн боломжтой байдаг тийм ээ. За түүнчлэн шаардлагатай тохиолдолд тухайн гэр бүл дээр одоо бага хэмжээний бид одоо нөхцөлийн үнэлгээнд үндэслээд хоол хүнсний тусламж, хувцс хүндрийн тусламж, тухайн хүүхдийг сурч боловсрохтой холбоотой хичээлийн хэрэгсэл, тоорны хэрэгсэл гэх мэтлэнгийн тусламжийг бол үзүүлээд ажилладаг байгаа. За ингээд тухайн гэр бүлийн нөхцөл байдал гарч ирж байгаа тэр нормал төвшөнд татаж авчирч болох тэр үйлчилгээнүүд шаардлагатай байх юм бол мэрэгжлийн тэр дүүргийн орон нутгийн байгууллагууд хамтраад тэр үйлчилгээг үзүүлээд дахиад нөхцөл байдлын үнэлгээ хийдэг байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө нэг ямар төвшөнд байсаар ямар төвшөнд хүрээд ирчвэ дараагийн шатнд ямар үйлчилгээ хэрэгтэй байна гэдэг байдлаар тавталтгүй энэ одоо үйлчилгээг бол үзүүлээ явдсан байгаа. Ер нь бол хүүхэд өөрөө хүсэж байгаа тохиолдол гэдэг бол хөдөлмөрийн хуулиар 16 настай хүн бол хөдөлмөр эрхлэж болно тийм ээ. А гэхдээ хөнгөн зохистой ажил шүү. Энийг аюул сайн бид бас ойлгох хэрэгтэй. Өөрийнх нь нас бие тэр биеийн одоо өндөржин нас биедэн таарсан зохистой ажлыг бол хийх хэрэгтэй. Хамгийн чухал нь ингэж хийлгэхдээ хүүхэд зөвшөөрсөн гэдэг байдлаар одоо зүгээр ажил олгогч нар маань ажиллахгүй гэсэн үг. Хөдөлмөрийн гэрээг байгуулна. Хөдөлмөрийн гэрээ байгуулж үгүй юу? За ингээд цалин цагаагийн яг товхорч үгүй юу? Тухайн цалин хөлтийн тухай хүүхдэд өгж гэнэ үгүй юу тийм ээ? Тэр бүх зүйлүүд дээр бас хяналт тавиад ингээд шалгаад явдаг гэсэн үг. За сүүлийн жилүүд бол харьцангуй хараа хяналтгүй хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн тоо бол харьцангуй багассан. А гэхдээ одоо энэ автогаалны газруудаар одоо тийм томоохон худалдааны зах төвүүдээр гэх гар дээрээс 8 хийх за зарим тохиолдолд бол эцэг ихтэй туслах маягаар тийм үү те ингээд нэм ажиллаж байгаа бол тохиолдол байгаамаа за тэгээд эдгээр хүүхдүүдийг илрүүлээ тэр түрүүний дурдсан хүүхэд хамгааллын үйлчлэгийг үзүүлэх гол зорилго нь энэ хүүхэд хамгаалалт 2025 3 дахь жилийн арга хэмжээний утга учир орж байгаа. Бид бол ингээ улирал тутамдаа явдаг гэсэн үг тийм ээ. За ийм үйлчлэгээнүүдийг үзүүлэхээр томоохон 2 том нэгдсэн арга хэмжээ эхлээд бол явж гэн. За цонгийн архын дүүргийн хэмжээнд бол өнөөдрийн байдлаар 1331 дуудлага бол хүүхдийн тусламжийн 108 утсанд бол ирсэн байна. За үүнээс бид 1115 хүүхдүүд бол хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлээд одоо кейс үйлчилгээг үзүүлж хаасан байна. 216 кейсээр бол өнөөдөр хүүхд хамгааллын үйлчилгээг үзүүлээд ажиллаж байна. За манай хэлтийн дэргэд бас түр хамгаалах байр одоо үйл ажиллагаагаа явуулдаг. За түр хамгаалах байрууд маань онцгой одоо 108 утасны дуудлаганд ирж байгаа амьсыг нь одоо аврах шаардлагатай. За бүр онцгой дуудлага гэж ярьдаг тийм ээ. Хүүхэд маань одоо үл хайхрагсан, хүчрхийлэл төрсэн ийм тохиолдол дээр түр хамгаалтанд авах заашгүй үйлчлэг үзүүлэх ястай гэж үзээд хамгаалтанд авч байгаа энэ үйлчлэгийг үзүүлж байгаа газар маань байгаа. Өнөөдрийн байдлаар бид 15 хүүхэд өнөөдөр цонгийн архын дүүргийн түр хамгаалах байранд байрлаж хүүхэд хамгааллын хариу үйлчлэгээ хамгаалах байрны үйлчлэгийг бол авч байна. Түр хамгааллын байр гэснээс яг ингээд дөрвүүдийн түр хамгааллын байр нууцлалын зэрэгтэй байдаг л да. Тэгээ би яг хоёрч байраар ингээд орж үтсэн. За тэгэнгүүт одоо хамгийн гол нь шүү дээ те. Одоо ингээд за би зүгээр ингээд яг өөрөө нүдээр харсан үзнээ л ингээд ярьж байгаа шүү. Одоо кейсүүд байна л да та. Ээж нь ингээд за 7 хүүхэдтэй 7 хүүхэд нь 7 өөр эцгийнхаа тэнгүүтээ дахиад нэг хүн ингээд авчрангууд тэр нэг бага хүүхэд ингээд тамхины цог могоор түлэгдсэн байдалтай түр хамгааллын байранд ирээд за тэгэнгүүт дахиад ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тэнд хэдий хэрэг хугацаанд хамгаалахыг ингээл хамгаалтанд аваад байгаад ах юм уу? Одоо тэгээд яах вэ? Тэнгүүд одоо нөгөө фейсер нэг хэсэг бас явсан шүү дээ. Хорооноос гэр өгөл орондооч гэдэг юм уу? Тэг ийм аав ээж нар байгаад байгаа байхгүй юу, тий? Тэгээл хүүхдүүдийнхаа 7 хүүхдийнхаа 100 мянган төгрөгөөр баг амьдраад байгаа ийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Одоо тэгэхээр яах вэ? Тэгээ одоо бүгдээрээ танах бол ажиллаа хийдгээрээ хийж л байгаа л да. Гэтэ харин зүгээр жоохон имзэглэл асуучлаа. Одоо яах вэ? Зүгээр. За ингээд автогон дуудлагатайгаар ирж байгаа хүүхдүүд бол байгаа. За энэ бол арга гэртэн нөхцөлийн үнэлгээ хийхэд бол таны хэлж байгаа нөхцөл байдлууд илэрдэг. Өөрөөр хэлбэл олон хүүхдээ өргөжлөлтөөс эмэгтэй байх тийм. Эсвэл одоо эцэг эхийн хэн нэг нь хүчлийн бэрхшээлтэй байх, за арсны хамааралтай байх тийм. Ажилгүй байх. За энэ бүх нөхцөл шалтгаанаас үүдээд нөгөө ядуурл гэдэг зүйлд өртчихсэн тийм ээ.
ийм одоо айл өрсөн хүүхдүүд бас дуудлага мэдээлэлээр ирж байгаа удаа дараагийн татамжтай ирж байгаа юм бол тохиолдол байгаа. За бид тухай бүрд нь бол хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлээд хамтарсан багаар ар гэрт нь шаардлагатай төрөний миний одоо дурсан хүүхэд хамгааллын үйлчилгээнүүдийг үзүүлээд явдаг ч гэсэн ахиц өөрчлөлт гарахгүй байна. За тэгээ энэ тохиолдолд хүүхэд хамгааллын төв дээр ирж байгаа тохиолдолд бид шууд нөхцөлөөллийнх нь үнэлгээг харж үзээд тэр хүүхдийн мөнгийг зогсоох арга хэмжээг авдаг. Энэ хүүхдийн мөнгийг зогсоож болдог гэдгийг иргэд олон нийт маань тэр болгон бас сайн мэдэхгүй байх шиг байна. За. Хүүхдийн мөнгийг нь за энэ хүүхдийн мөнгийг зогсооё. Одоо таны саяны хэлсэн жишээн дээр 7 хүүхэдтэй ээж байна. Хүүхэд нь хамгаалах байранд байгаад идэг. Ээж яагаад байна? Хүүхдийн мөнгийг аваад амьдраад байна. Яг үнэ. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхгүй байна гэдэг. За энэ тохиолдолд эренгууд хамтарсан багаас нь биднес мэдэгддэг. Бид бол хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаад нөхцөлөдлөлийн үнэлгээ хийгээд яг ямар байдалтай байгаа юм бэ гэдгийг тодорхойлоод дүгнэлтийг гаргаа хүүхдийн мөнгийн зогсооё гэдэг дүгнэлтийг хөдөлмөр халамжийн хэлт рүү явуулдаг. Ингээд хөдөлмөр халамжийн хэлт дээрээс тухайн хүүхдийн мөнгө зогсдог байгаа шүү. Тэгээд дараа нь нөгөө сэргэн энийг чинь зогсоогоод бүр хайчихгүй. Дахиад сэргэн өөрөө шилбэл тэр хүүхэд ээжтэй ээж хүүхдүүдтэй одоо анхаарал халамжаа тавьж байгаа тийм ээ хоолж байгаа ундалж байгаа ядаж үйл хайх хөгжүүлэлт дуртуулахгүй байгаа сургууль соёлд нь явж байгаа гэдээ буцаад нөгөө болохгүй байсан одоо тий хэв шинжүүд зан үйлүүд засагдаад ингээд ирээд хүүхдийн эрхэнд хангагдаад ингээд явж байгаа тохиолдолд дахиад хорооны хамтарсан багийн дүгнэлтээр улсын байцааг дүгнэлт гаргаад мөнгийг нь сэргээгээд олгуулах хүсэлтийг халамж руу явуулаад нийцдэг байгаа. Тэгэхээр нөгөө өмнөх саруудын мөнгүүд бүгдээр ингээд бас орчноо гэсэн үг. Бүр зогсоогоод өөр хүний нэрээр шилжүүлж болдог. Энийг бас айгуу сайн банаахан мэдэх хэрэгтэй. Жишээ нь хүүхдээ эмээ өөдөр нь орхио явчихж байгаа ээж аавд байна. Тийм ээ хамаатан саднанд орхио явчихж байгаа энэ тохиолдол байна. За ингэдэг бол ээж нь орхио явсан, аав нь орхио явсан, хүүхдийн мөнгөний зогсоё. Ядаж хамгийн түрүүнд тэр хүүхдэд хэрэгцээтэй байх наад захын ахуйн хэрэглээний зүйлд нь тусдын болох тэр мөнгийг нь тухайн асарт халамжилж байгаа тухайн хүн дээр нь данс нэгээд ингээ гаргаад өгөх тохиолдол байна. За хамгийн харамсалтай нь бид он гаснаас 150 гаруй яг хүүхдийн мөнгө зогсоох улсын байцаагчид үнэлтийг бол гаргасан байна. За энэ дээрээс харж байхад манайх одоо яадаг гэхээр хүүхдийн мөнгийг хөвчлээ ээжүүд авдаг. Ээжүүд ансаараа ингээд авдаг. За тэгээ хүүхдийн мөнгийг зогсоох хүсэлтэн дээр дандаа ээжүүд хүүхдээ орхио явсан тийм ээ. Ээжүүд одоо хүүхдээ үл хахарсан байдлаар болвол хүүхдийн мөнгийг зогсоож байгаа арга хэмжээ бол байна. За ингээд төрүүчийн тохиолдолд ирсэн тохиолдол дээр бид энэ мэтчилгээ арга хэмжээ авдаг байна. За удаа дараагийн ийм одоо үйлдэл гаргаад давтан хүүхэд хамгааллын үйлчилгээ аваад хамгаалах байран дээр тэр чинь одоо хамгийн эрсдэлтэй дуудлагаар удаа дараа ирээд гэсэн үг шүү дээ. Ийм тохиолдол болж байгаа бол эцэг их байх эрхийг нь хасах хүсэлтийг шүүх рүү явуулдаг байгаа. Ингээд эцэг их байх эрхийг нь хасаад хүүхдийн мөнгийг нь зогсоогоод ингээд одоо хамтарсан багийн тэр хугацаанд ажиллаад байж таа нөгөө үнийг ажиллах мөртөө болохгүй ингээд янз байдлаар ажиллаад байна. Дахиад бүр одоо ингээд үр дүн гарахгүй юм байх юм бол хамгийн эцсийн шийдвэр болох асралт гэр бүл хүүхдийг өгөх эсвэл одоо халамж асрамжийн төв рүү хүүхдийг шилжүүлэх гэдэг одоо үйлчилгээ үзүүлээд хүүхдийг болуулсан халамж асрамжийн төвд авдаг процесс явдаг юм байна. За ойлголоо. За өнөөдөр сонсогчид маань мэдээлэл хүргэсэн Сонгон ахын дүүргийн хүүхд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дараа хөхөөдөө баярлаа. Үнэхээр мундаг ажиллаа мэддэг шүү. Тэгээд маш их баярлаа. За баярлалаа. Танай хамтарсан ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За манай хөхөөч одоо нийслэлийн гэр бүл хөгжил хамгааллын газрын мэргэжилтэн байхасаа л одоо манайхтай холбогдож мэдээлэл хүргэдэг. Тэгээд ажлаа сайн мэддэг хүмүүс үнэхээр одоо ярилцахад хүртэл дундаас нь асуугаад тодруулахад хүртэл өгж байгаа хариулт нь хүртэл маш одоо мэдрэлхтэй чадвартай яг ажлаа хийгээд үтцсэн мэдэрсэн хүн шиг байдаг, гоё урамтай байдаг. За өргөжлүүлээд нэг мэдээлэл хүргээд дараагийнхаа байгууллагатай холбогдъё. За дараагийн үргэх мэдээлэл маань Улаанбаатар хотод 14 цаг 28 минут болсон байна. За хаан улд өргөхт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтанд орлоо гэсэн байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус сургуулийн барилга нь нийт 17382 ам метр талбай бүхий зойртой 3 давхар 2 блок барилга байгаа юм байна. За түүнчлэн спорт зал, урлагийн зал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө дасгалнаас бүрдсэн зохион байгуулалттай. За мөн гадна төвчлөлтийн хувьд хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, чирэгжүүлэг тоног төхөөрөмж болон явган үний зам талбай болон ав зогсоолыг төлөвлөн гүйцэтгэсэн аж. Тус барилгын ажлыг Бэлгүүн Монгол Construction компани хийж гүйцэтгэж нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн айлтаж байгаа юм байна. За Улаанбаатар хотод 14 цаг 29 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчийг танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлье. За
Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бүрэн хэрэгцээг бодит үнээр Electrolyte компани хамтран ажиллаж байгаа. За Electrolyte компани намрын хямдрал 70% хүртэл хямдралтай худалдааг явуулж байгаа юм байна. За хямдралын хугацаа 9-р сарын 16-наас буюу өнөөдрөөс 9-р сарын 28-ны хооронд үргэлжлэх юм байна. Тэгээ барилга байшингаа барьж байгаа чанартай боломжийн үнээр цахилгааны материал, гэрэлтүүлэг, унтраалга, арцэдэг сонирхож байвал та бүхэн бас зориод очиорой тийм ээ. Чанартай Орос бараа зардаг гэдгээр нь орон нутгийн болоод захын дүүргийн худалдаачид 2012 оноос хойш хамтран ажилласаар байгаа. За мөн сүүлийн жилүүдэд Care брэндийн гэрэлтүүлэг болон за Detroit брэндийн Reset унтраалгыг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж борлуулж байгаа. Хэрэглэгчийн сэтгэгдэл бол маш өндөр байдаг. За Electrolyte компани нь захилгааны материалын худалдааны чиглэлээр 2012 оноос засралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оноос электромаркет дэлгүүрээ нээж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. За олон жил одоо яг ориг Орос кабель утас оруулж ирж байгаа гэдгээр нь худалдаа авахчид бол маш сайн мэддэг. За гадуур Орос нэртэй хятадын кабелийг бас зардаг тал бий. Тэгэхээр хайпермаркет чиглэлээр ажилладаг учраас 100 айлаар одоо явж бараа цуглуулдаг зовлон мартуулсан амар тухтай нэг доороос одоо бүх юм авчин гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд та найдвартай газраас цахилгааны бүх материалаа бүгдийг худалдаа авахд амар байдаг. Тухтай газар халуун кофе цагаа уугаад бараагаа бэлдүүлээд авахд мэдээж сайхан байдаг байгаа шүү дээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 9191 16 17 гэдэг утаснаас аваарай. 9191 16 17. За тэгээд электромаркет гэж латинаарч бичсэн болно, кириллээрч бичсэн болно. Facebook руу орох боломжтой. За хаягийн хувьд бол Сүхбаатар дүүрэг 100 айл цагдаагийн гудамж электромаркет дэлгүүр байдаг юм байна. Ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бүрэн хэрэгцээг бодит үнээр Electrolyte компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За нэг мэдээлэл хүргэчээ дараагийнхаа бодлоготой холбогдъё. За дараагийн хүрэх мэдээлэл маань Дорнод аймагтай холбоотой мэдээлэл байна. За эвдрэлтэй 50 км авцаамыг шинжилнэ гэсэн байна. Чойбас Өндрхан чиглэлийн эвдрэлтэй 50 км авцаамыг шинжлэх ажил эхэллээ. За Дэлхийн банкны 16.6 сая ам долларын санхүүжилтээр 2 жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү төслийг Шандун Чушиа Group компани гүйцэтгэн. За авцаамын зорчих хэсгийн өргөн 7 м, далангийн өргөн 10 м байх бөгөөд 38 см цементээр бэхжүүлж ботолсон чулуу суурьтаагаар тавих юм байна. За мөн нориулан Баян уул чиглэлийн замын хүчилтэй ажил эхэлсэн байна. За энэхүү мэдээллийг хүргэснийхаа дараа Хинтээ аймгийн Өндрхан телевизэн сэтгүүлч Одмотой холбогдсон мэдээлэл авъя. байна уу? Байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд сонсогчдод өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За хаан хинтийн нутгаар сонин сайхан юутай вэ? Өнөөдөр сонсогчдод ямар мэдээлэл хүргэх вэ? За хаан хинтийн нутгаар сонин сайхан зөндөө байгаа. За тэгээд өмнө манайд 7 сарда нээлттэй хийжсэн Өндрхан спортлын талаар бас сонсогчдод нөхөл бас сонсоо хэлье гэж бодлоо. Энэ Өндрхан спортлын хувьд бол дөрвсээ ангиллын нисэх буудал, орон нутгийн нисэх буудал гэсэн үг л дээ. 3C болоод олон улсын нислэг буудал болдог шүү дээ. Хамгийн гол нь Өндрхан нислэг буудлыг бас онцолж байгаа нь манайх нислэг буудал маань ашиглалтнаас гараад тухайн үед одоо 2 давхар юм контейнерт үйл ажиллагаа явуулдаг гэсэн баггүй Өндрхан нислэг буудал маань. За тэгээд Арабын эдийн засгийн хөгжлийн яам Кувейтийн сангийн тусламжтайгаар манайд 9.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өндрхан нислэг буудал маань ашиглалтанд орсон 7 сард. Энэ бол мэдээж хүнтийчүүдийн хувьд за мөн одоо Чингис хотын хувьд бол мэдээж түүхэн одоо аял жуулчлалыг хөгжүүлэхэд дээрээс нь эдийн засгийн хувьд ч тэр орон нутгийн өнгө үзэмжийн хувьд ч тэр нэлээд ач холбогдолтой Өндрхан нислэг буудалтай болж байгаа. За ер нь явандаа энэ яамнаас 3-ын ангиллыг болгох юм бас зорилтыг тавьж ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр бас шууд нислэгүүд Хинтээ аймагт буух боломж бас бүрдэнэ гэж ойлгож байгаа. Юу яатсан бэлээ? Хөвсгөл рүү шууд Солонгосоос сонгоц буудаг болсон байлээ. Тийм тэгээд нөгөө нэг одоо тэгээд 7 сараас хойш ер нь онгоц буус юм уу? Тэгээд одоо хүний хайр нисэж байгаа мó? Хэдэн цаг нисэх үү? 30 минут яг Өндрхан нисэх буудлын хувьд бол дамжин өнгөрж байгаа тэр агаарын зурсаал яаж байгаа болохоос яг одоо бууж байгаа биш. Зүгээр яг
цай дарганарч гэдэг юм уу одоо жижиг тэрэгтэй ирээд буух тохиолдууд бас байгаа. Яг одоогоор энэ аймаг хоорондын гэдэг юм улс хоорондын нислэг бол яг эндээс явахгүй байгаа. Гэхдээ явах зорилттой бас хангаж байгаа байлээ. Нисдэг тэрэг мэрэг бол буугаад байгаа юм байна тий. Буугаад за. Нөгөө нэг ажлын байрны шаардлагагүй байсан болохоор манайх ч бас хүнд нөхцөл байсан. Тэгээ түүний дараагаар бас манайд чинь түүхэн ажилчтай холбогдуулан дэлгэн болдог нисэх буудлын ажил бас үргэлжилж байгаа. За. Тийм дадал суманд гэсэн үг шүү дээ. Нисэх онгоцны буудалтай болж байгаа. За энэ ажил нэг 60-70% таа бас үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ хоёр нисэх буудал одоо сайхан ашиглалтанд орчвол за аймаг орон нутгийн болон төв дэлхийн нислэгүүд бас үлдэх боломжтой байна л гэж харж байна. Сая амралтын өдрүүдээр нөгөө чи өмнө нь холбогдохтой ярьжсэн штэ шаруугаан нэрэмжит сэрсэн тал ингээд тоглолт болно гэдэг. Ер нь бол жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг гэдэг. Зурагтаар гараал ах шиг байлаа. За тэр талаар мэдээлэл хүргээчхөө. Яг шаруугаан сэрсэн тал дуу хөгжмийн надад энэ жил илүү олон хүнийг бас хамруулсан олон сайхан одоо сор болсон уран бүтээлчид яг нутагт нь хөрсөн ирсэн одоо жанцсан нуруугай гэдэг юм уу те тангадын галсан гой гэдэг тэгээ шагналын сан энэ жилийн үед бол 50 сая төгрөгийн шагналын сантай тий одоо түрүү нэгдүгээр байранд орсон дуурчин гэхэд 10 сая те хоёрдугаар байранд орсон хүмүүс дуурчид маа 8 сая 2 одоо тийм байртай гэдэг юм уу айгу өндөр шагналаар шагнагдсан за тэгээ түүний гэрги мэргэгээд ирсэн айгу өндөр ач холбогдолтой наадам болсон. Тэгээд 2 жилдээ нэг удаа зохион байгуулагдгаар онцлогтой. За. За тэгээд Хинтээ аймаг сая 4 сургуулийн ой боллоо. Аймагтайгаа чацуу Цэнхэр Мандас сумын түүхт сургуулийн 100 жил ой. За одоо Тун утгагүй Батнарын сумын ерхий боловсролын сургуулийн 100 жил ой. Гашрын 100 жил сургуулийнх нь. За тэгээд Бэрхийн одоо сургуулийн 70 жил Бэрх хотын сургуулийн 70 жил бас энэ амралтын өдрүүд болоо. Баямаг сумын бас 90 жилийн сургууль болж өнгөрсөн. Тэгээд төгсөрчд маань нутаг орондоо очиж сайхан баярлсан. За тэгээд сая би нөгөө нэг 5-50-ын талаар мэдээлэл хүргэсэн чи танаас хүргэчлээ тий. Гэхдээ би бас тодруулга авъя. Яг тэгэхээр зэрэг айгүй түүхтэй би ч бас ингээд нөө нааш таашаа явсан шүү дээ энэ зун чинь. Тэнгүүд яг нөгөө нэг ингээд бас нэг давууштай тал нь ингээд нүх гаргаа ичдэг шүү дээ тий. Тэнгүүд тэр нүхээ засаж байгаа юм дээр ингээд тэмүүлгээ тавьсан байсан нь их зүгээр санагцсан. Тим юм байхгүй бол тэгэл нүхнүүд тойрч гарах гэж явж байгаа дахиад нэг нүх рүү ороод тэгэл дугуй муугал бодол болох юм бэлээ л дээ. Тэр зам харин ашгүй засагдчих байгаа юм шиг байна шүү дээ. Тий, энэ чинь нөгөө олон жилийн хүлээлттэй байсан хүмүүсийн одоо тэр хараалаа урсгалдаг 5-50 юу сайндаа 5-50 гэдэг нэрсүүд тий. За тэгээ энэ 5-50-ын ажил одоо Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Ер нь жоохон 2027 онд нэлээ одоо эндээс 2 жилийн дараа ашиглалтанд орох юм бэлээ л дээ. Гэтэ ямар ч юм энэний ажил нь бас ихэрсэнд бол дорн хинтигийн одоо автомашин жолоод байгаа хүмүүст бол үнэхээр бас амрал болж байгаа. Энд чинь бас манайдаа бас харьяалагддаг зам шүү дээ. Дорн чиглэл рүү боловч харьяал нь бас манайд яваад идэг юм зам юм байгаа юм. За. За тэгээд зам гэж ярьсных манайх Хинтээ аймагч нь одоо төсвийн талыг идлээ уулаад гэж асуудал яриад байдаг те. Яг энэ бүтээн байгуулалт чинь ер нь бол энэ сумдынхаа хөгжилд цэцэглэл бүтээн байгуулалт руугаа л орж байгаа байхгүй юу? Тэгэхээр дэд шугам дээрээс нь замд орж байгаа байхгүй. Тэгэхээр Бэндэр сум өмнө дэлгэр сумыг холбосон 4.2 км-ийн зам одоо нэг 11 сард ашиглалтанд орж байгаа байхгүй. Тэгэхээр Жаргалтгаанаас шууд Бэндрлөөс салдаг 50 км хатуу уучлал ашиглалтанд ороод тэндээсээ өртөөлөд Бэндрлөө шууд бас хар замаар холбогдож байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө шихийн удаг түүхэн аялал жуулчлалын нөгөө том их хуралтай энэ чинь шууд хар замаар үзэх боломжтой. Тэгээд Жаргалтгаанаас Дэлгэргаан руу чиглэсэн бас 50 км-ийн зам бас Тун утгагүй ашиглалтанд орж байгаа. Аврах тусан руу явдаг авто зам чинь бас дахиад хар зам болж ашиглалтанд орж байгаа шүү дээ. Ер нь яг өчигдөр би бас нөгөө мэдээлэл төрүүлж байхад одоо яг ингээд энэ 9 сарын хүртэл манайх одоо 617 мянга гэлөө 817 мянга гэлөө одоо жуулчаа авцсан байна гэл тэгж юм л та. Тэнгүүд хамгийн жуулчдад хамгийн өндөрлөлтэй байгаа юм нь угаасаа зам харгуу дид бүтцсэн байхгүй юу. Тэгэд гадаадын жуулчдад бити бид нар ч гэсэндээ зүгээр ингээ орон нутаг дотроо ингээд уул нь бол гоё аялаад эх орныхоо байгалийн сайхныг үзмээр биширмээр одоо танаа тэр нөгөө хойшоогоо байдаг сумдууд ч бүр гоё штэ тий сонсогдоод байдаг байгаль нь үнэхээр гоё гэд. Тэгээ тийшээгээ хүрмээр байдаг тэнгууд одоо аимшигын замтай гээл айгаал машин дэргээ эвдэлчвэдэ гээл имээгээл тий явж чадахгүй. Тийм болохоор одоо уул нь энэ дэд бүтцийнхаа асуудлуудыг шийдвүүлэх зүгээр байгаа тий.
Тэгэхээр одоо гэрлээ та одоо Улаанбаатар хотоос Бэндэр хүртэл хар замаар явах гэж байна. Аа харин гэрлээ та юу за. Тэгээд одоо Хинтигээс Чингис хотоос бор өндөр буюу одоо урагшаа замын ud гарахад манайх ч одоо 70 жаргалтай хүртэл бор өндөр маань ингээд замаар бас алт замаар холбогдож байгаа байхгүй юу? 198 км. Тэгэхээр одоо тэр бор өндрийн зам дунд байгаа Дархан, Гашар, Баян мөх бүгд хатуу уучлалтай замаар ингээд шууд холбогдоод явах байхгүй. Тэгээд 5 сумын автозам хийдэгдэн дээрээс нь шууд хинтийчүүд эндээсээ шууд замын үед орох. Тэгээд нөгөө босоо хэвтээ тэнхилгийн нөгөө одоо нөгөө юу гэдэг байгаа штэ аялал жуулчлалын тэр бүс нутруу чинь ингээд зам тавигдсанаар жуулчид ихээр ирнэ л гэсэн үг. Яг үнэ. Тэгээ Нориулангийн шихийн утгыг үзье гэвэл Улаанбаатараас шууд одоо Хинтий Чингис хотоор дарайл Бэрхийн Далдуурхаа музей үзэл тэгэл Батноров Нориулангээл хатуу уучлалтай замаараа очино. Одоо ямар ч тийм гар шороогоор явахгүй. Тэгэхээр Хинтийн төсвийн талыг авдаг чинь ерөөсөө зам харгуу энэ инженерийн шугам сүлжээндээ л очиж байгаа гэдгийг бас айгу үзэгчд маш ойлгох хэрэгтэй. Тэгэхээр аймгийн төвөр орж ирэхэд аимшиг юм байна гэж зарим хүмүүс real live хийсэн мэддэг. Энд чинь сумдууд руугаа олон бүтээн байгуулалт нь явж байгаа шүү гэдгийг манай сонсогчд гэсэн бас ойлгох хэрэгтэй. Сумаа эхэлж дэд бүтц энэ газар доорх байгууламжийг бэлдээд авсан байхад дараагийн хөгжлийг бол тэгээд тавхад зам дааж хөгжил гэснэг асуудалтай шүү дээ. Яг үнэ. Бэрхийн сургуулийн 70 жилийн өгснээс одоо Бэрх тосхон Бэрх уурхай чинь Жоншны уурхай ч одоо ингээд 70 жил болсон гэсэн үг юм уу? Тийм штэ. Одоо нэг оюутан сайдын сургуулийн сургууль чинь 70 жил болж байгаа байхгүй юу? Хаяа амралтын өдрүүдэд аага тэмдэглэсэн. Тэгээд эн чинь нөгөө нэг уурхайг дагаж сургууль бий болсон. Зөв. Одоо тэгээд энэ 70 жил болсон уурхаан нөөц бас байгаа л байна те. Жоншн олборлол байгаа юу? Яг нөгөө гар аргаар гэдэг юм уу? Одоо яг тэр том Жоншны уурхаанд бол татан буугдсан. Тэгээд нэг жижиг байдлаар л ашиглаж байгаа. Зөв. Тэгээ орсууд нь явцсан. Тэгээ хамгийн гол нь бэрх хэрэгж байгаа бол тэр Далдуурхаа музейг л хүмүүс сайн үзээрэй л гэж бас хэлмээр. Энэ бол Монголд номер 1 Далдуурхаа музей. Зөв. Намайг манаа сонсогч үзэгчд гэрлээ та заавал яваараа тэр замаар нь гинэ. За явна. За өнөөдөр сонсогчдод маань мэдээлэл хүргэсэн Хинтээ аймгийн Өндөр хаан телевизийн сэтгүүлч Одмоодо баярлалаа. Арилан амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа амжилт хүсье. За баярлалаа. За нэг мэдээлэл хүргээд дараагийнхаа байгууллагатай холбогдъё. Улаанбаатар хотод 14 цаг 41 минут болсон байна. Эх орноор мань сонио нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үргэлжлэн урж байна. За дараагийн өрх мэдээлэл маань Монгол улсын 2026 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцууллаа гэсэн байна. Улсын хурлын нэгдсэн чуулганаар Монгол улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. За Монгол улсын ерөнхий аудитор Магнас Сүрэн өчигдөр төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг улсын хурлын нэгдсэн чуулганд танилцуулсан байна. Ингэхдээ хэд хэдэн асуудлуудыг онцоллоо. За Монгол улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. За энэ нь төсвийн удирдлагын зарчим, сахлах батыг сулруулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулахад хүргэж байна. За мөн төсвийн төслийг боловсруулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангахчиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын салбар хоорондын уялдаа хангалтгүй, тооцоо судалгаа, мэдээллийг сурвалж зөрүүтэй байгаа. Энэ нь хөгжлийн бодлогын баримт бичгийн нийцэл бүрэн хангагдахгүй, холбогдох хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байх эрсдэлтэй байна. За мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаар хэрэгжүүлэх хөтөлбөр, хөлбөрийн хүрэх үр дүн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулахгүй байгаа нь төсвийн төлөвлөлтийн үр ашгийг бууруулж байна. За Монгол улсын 2026 оны төсвийн орлого тасрах эрсдэл үүссэн нөхцөлд төсвийн зарлагыг санхүүжүүлэх, үүсэх эрсдлийг бууруулах төлөвлөгөө авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсвийн бодлогод тодорхой тусгагдаагүй байгааг онцлон анхааруулсан байна. Засгийн газраас өгсөн өргөн мэдүүлсэн төслийг төсвийн доктортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж алсын арга 2050 хөгжлийн бодлого болон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агуулгын хувьд нийцэж байна гэж дүгнжээ. За энэ мэдээлэлээр төсөв баталгад хүртэл аудит оруулалт юм ба шүү дээ манайха. За би ч гоё штэ. Энэ мэдээгээ шууд уншиж байгаа болохоор өөрөө бас юм мэдэж аваад явж штэ та нартай зэрэгцээд. За дараагийн холбогдох байгууллага маань Сайн ертөнц компани борлуулалт хариуцсан менежер оргилтой холбогдсон бүгдээр хамтдаа мэдээлэл авъя.
Ано? байна. Та оргил гэж хүмүүн үү? Мөн байна. За Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 эх орноор минь сонио нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. За танах өнөөдөр манай нэвтрүүлгээр холбогдож мэдээлэл хүргэнэ гэсэн байна. Тэгээд та хоёрын яриа яг одоо Монгол орон даяар шууд цацагдж байна. Дэлхийн 165 улс орноос үзэж байна. Ямар мэдээлэл хүргэх вэ? Гэнт залгасан болохоор юм зүтгээ. Та нөгөө нэг цайны ертөнц компани менежер мөн биз дээ. Тийм. Би нөгөө муу. Тантай өнөөдөр холбогдно л гэсэн байна л та. Тэгэл одоо манай редактор таны дугаарыг өгвөл би залгаж ийн л та. За 33 хэд залгасан байх вэ? Яасан гинэ? Хэд гэсэн дугаар л залгасан байсан бэ? 94.33 26. За 26-аар залгачих уу. Хитэ? Залгачих. Нөгөө дуудлага шилжээд идэв юм нэг. Тэгэхэд орж ирээд юм тийм. За. За, очлаарай. Ямар амар хэрэггүй гэдэггүй юу. За. Гоёг шууд явж байгаа нэвтрүүлгийн авьяан гоё энэ шүү те. За нэг мэдээлэл өргөхөд дахиад нэг залгая да. Яа. За дараагийн өргөх мэдээлэл маань Дархуул аймагт холбоотой мэдээлэл байна. Хөдөө аж ахуйн салбарын өвлжилтийн бэлтгэл 75% та байна гэсэн байна. За өвлжилтийн бэлтгэл байдлыг хангуулах ажил үргэлжилж байна. Тодорхойлох юм бол аймгийн Цатарганы захирамжийн дагуу 2025-аас 2026 оны өвлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө зохион байгуулалтаар 4, за дэд бүтэц их засварын ажлаар 6, хөдөө аж ахуйн салбарын 9, бусад 5, за нийт 24 ажлыг тусган бэлтгэл хангахаар болсон. За үүнээс хөдөө аж ахуйн салбарын хэрэгжилт 75.6% та үргэлжилж аймгийн хэмжээнд энэ онд өвлжих, хаваржих малын тоог урьдчилсан байдлаар гаргажээ. Нийт 238,221 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 612,415 толгой мал өвлжиж хаварчгаар тооцоо гарсан. За үүнд шаардагдах 52.9 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс өнгөрсөн баасан гарагийн байдлаар 7.6% буюу 40,060 тонн хадлан бэлтгэжээ. 4,060 тонн шүү. Мөн сүрэл 10 тонн, ногоон тижэл 260, үйлдвэрийн тижэл 134 тонн, гар тижэл 12 тонн, дарш ногоон хаягдал 18 тонн, давс хужир шүү 21.8 тонн тус бэлтгэсэн байна. За байгаль цагуурын нөхцөл хурд хунсны байдлаас шалтгаалan хадлан тижэл бэлтгэлийн ажил бага зэрэг удаашрж байгааг салбарынхан онцолсон байна. За энэ хүү мэдээллийг хүргэснийхаа дараа надаа за энэ дугаар нь юм уу те. За цайны ертөнцтэйгээ дахиад холбогдъё. Борлуулалт хариуцсан менежер оргил гэж хүн яг мөн үү? Мөн бай. За сая таны утас чинь дуудлагын шилжээд өөр дугаар руу ороод гэтээ танаа хүн ч мөн л юм шиг байна. За шууд явж байгаа нэвтрүүлэг дондор бас хөрхөн факт үүсчлээ. За ямар мэдээлэл хүргэх вэ? За манайхын нэг өдөр шөнийн юм детокс буюу хорлох тайлхтын цай гаргасан байгаа. За. Тэрнийхээ талаар харин танилцуулах хийвэл болох уу? За болно. За энэ ямар учиртай гэхээр ер нь 28 хоногийн хүний биеэс хорт бодисуудыг гадагшлуулах, дотор өөх шатах зорилготой тийм багц гаргасан байгаа. За өдрийн цай нь болохоор ерөөсө бодисын солилцоог идэвхжүүлж илүү дэлжинг хасах үйлчилгээтэй. Тэгээ найрлагад нь айгүй олон жимс хэсэг орсон л доо. Тэгээд тэр нь одоо үндс нь бол Цейлон цайны суурьтай, пуэр цайтай, wolfberry буюу одоо хортол антиоксидандар баялаг тийм жимс цусыг түлжүүлдэг. Тэгээ сарнаа буюу С амин нэмээр баялаг тийм сарнаа орсон байна. Хибискус өхний цусыг түлжүүлдэг. За халуунаар нь уул даралт өгсгдөг. Хүүтнэр бол даралт багсгадаг. Тэгээ лавандер буюу одоо нөгөө тайшруулдаг, тий? Хоол шингэцийг сайжруулдаг. Тэгээ нөгөө оранж пил буюу одоо жүжигчийн хайс
Тэгээ red date буюу одоо нөгөө дандаа л элэг хамгаалах зөвшөөрлүүлэх тийм орцтой өдрийн цайн. Шөнийн цайн болохоор Senna Green Tea буюу одоо нөгөө гиз цэвэрлэх Senna яг энэ ориг навчаараа 100% орцтой Senna. Тэгээд mint, natural mint буюу mint гааны навчтай, goji berry буюу улаан ус үзэмтэй, lemon grassтай, за цагаан гатай, тэгээд chamomile буюу тайвшруулах цэцэгтэй, lemon peas буюу лимоны хатаасан лимон эдгээр ингээд орсон байгаа. Шөнийн цайн утга болохоор гизний гөрөлж хөдөлгөөнийг сайжруулж, зөөлөн аргаар нарийн болон бүдүү гизний бохирлыг цэвэрлж гадагшлуулдаг. Процесс солилцоог идэвхжүүлснээр хүний биеэс хорт бодисуудыг идэвхтэй гадагшлуулж хоргоожуулна. Өнжөөд нэг сэргэлдэг уг цайн илүү дэлжин хасгаас гадна архаг өчүүхэн хатгалтаас сэргэлдэгнэ. Тэгээ энийг яг хэдий дуухайг бол өдрийн цагаан өдрийн туршин шөнийн туршид оёхоор гадагшлаагаа хоолны үлдэгдэл эднэрийг хуримтлалыг маргааш нь нөгөө шингэн алдуулгүйгээр өглөө нь оройн сайхан буцалгаж хандалж уучаад өглөө нь маш сайн хөтгөн гадагшилдаг байгаа. Тэгээд ингээд нөгөө өтгөн нь ингээд гадагшилтгүй ингээд бүдүү нарийн бохирдолтой тий хорт нэгдлүүд дээр ингээд биерүүн ингээд шингүүлээд бүдүү нарийн гизээр шингэдэг байсан бол тэрнийг нь тэр шингэлтийн ингээ гадагшлуулдаг. Тэгээ онцгоос 30 минутын өмнө ууж хэрхүүлвэл илүү үр дүнтэй байдаг. Тэгээд тунгалгын системийг цэвэрлэх, таныг унтаж байх авчид биес хорт бодисуудыг шүүж өглөө бохирдлоо хэвэн гадагшлуулахад туслана гэдэг. Хаавар зарагдаж байгаа лээ? Энэ болохоор номин E-Mart, миний дэлгүүр гэсэн сүлжээ дэлгүүрүүдийн одоо их дэлгүүр хаул үргийн номин Чингисийн E-Mart, хаулын E-Mart тэгээд Sapporo миний дэлгүүр Hyper гэх мэтчлийн ингээд номин плаза гэдэг ингээд манай салбар Tea Garden-ы бүх салбаруудаар ингээд зарагдаж байгаа. 28 хоногийн detox ингээд багцаараа манай дээр 44 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Тэгээ хүргэлтээр авч болно. Танах ч нөгөө нэг манай дээр ингээд янз бүрийн нөгөө нэг төмөр савтаа цайнууд авчраа тэгээд бүр нөгөө нэг аягч нь хүртэл маад ирсэн мөн биз дээ. Тийм. Тэгсэн болохоор нөгөө live tea гэдэг төмөр лаацтай тийм нөгөө өндөр зэрэглэлийн цайнууд байдаг. Тийм. Өнөөдөр болохоор бид нөгөө шинэ содон гэхээр detox цагаа бас танилцуулах. Тийм байна. Энэ дотор ингээ орцууд нь бүгдээрээ органик яг навчаараа яг хөвүүд нүдэнд харагдаа сэтгэл баясгаар тийм. Гэхдээ хамгийн гол нь бүгдээрээ нөө эмчилгээний зорилттой орс найрлагуудыг хооронд нь хоршуулснаар энэ эмчилгээний үр дүн илүү сайн. Тэгээд энийг яг 28 хоног угаал зогсоон түүнээс хойш ингээд тогтмол хэрэглэх бид нэр бас зөвлөдгөө. Яг тэгвэл энэ үлж өөрийнхөө тархины удирдамжаар гөрөлзөх хөдөлгөөнөө удирдах байх ёстой. Тэгээд хүний тархич хамгийн залхуу хэрэгтэй учраас өмнөөс нь тэр ажлыг хийгээд байвал яах нь залхуураад идэг болчих гэдэг. За ойлголоо. За өнөөдөр сонсогчдод маань мэдээлэл хүргэсэн Цайны ертөнц компани борлуулалт хариуцсан менежер Оргилдоо баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манайхан дуудлага шилжин гэж яад юм бэ гэ гайхаад ах шиг байна. Ингэдэж штэ. Одоо жишээлбэл заяа үзэсгэлэн тэмлэг гэдэг тэдний одоо ингээд 77 11 19 19 гэдэг утас руу залгалаа гэхэд амралтын өдрөөр ч юм уу байхгүй байлаа гэхэд шууд тэр дуудлага нь дуудаж агаад тэнд ингээд дуудаад хэрэг одоо тухайн ажилтны ухтагч ч юм уу байх юм бол ресепшн ч юм уу байгаад уцаа авах юм бол ингээд авчна. Байхгүй автас авахгүй бол ингээд тодорхой хугацааны дараа шууд ингээд захирлын утас руу автоматар ингээд дуудлага шилжээд очдог аахгүй. Ийм шилжилт ийм холболтыг өөрийнхөө гар утас руу хийлгүүлчих болно. Одоо жишээлбэл манай гэрийн утас руу залгаад тэгээ би гэрийнхээ утсыг одоо манай гэрт хүн байхгүй байх юм бол тэр дуудлага над руу шилжээд миний гар утас руу шилжээд ороод ирдэг. Ийм үйлчилгээ байдаг шүү манайхаа. За өнөөдөр айгүй хөгжилтөө байлаа. Энэ хүрээд 2025 оны 9 сарын 16-ны Мегмар гарагийн их орноор мэн сонио нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс хөрхөөс өмнө хөөрөлцгөө эксператаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бүрэн хэрэгцээг бодит үнээр Electrolyte компани хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цагрыхэнд явдаг радио Атласаа хүлээн авч сонсдгийн дараа элдвэрч би нэвтрүүлэг хашигнахын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3